Хүүхэд насны мөрөөдлийн мэрэгжил бол орчлын ертөнцийг танин мэдэх, өөрийнхөө хязгааргүй төсөөллийг бодит болгох хамгийн гэгээ хүсэл байдаг. Хүүхэд байхдаа бид цалин хэдвэ, ажиллах нөхцөл нь ямар вэ гэж хизээж боддгоо. Зөвхөн би үүнийг хийвэл гоё, бусдад тустай юу гэх сэтгэлээр мэрэгчлээ сонгодогт гол учир нь оршиж байна. Энэ удаа бид галс өнөөгч болохыг хүсдэг 7 настай түшиг эмчийн ажлыг ихэд сонирхдаг 11 настай Марал Эрдэнэ нарын ярилцлагыг хамтдаа үзэж эмч галс өнөөгчийн ажлыг онцлог нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар хүргэе. Эмч галс өнөөгч болохыг хүсдэг сонирхдаг хүүхэд яг одоо телевиз үзэж байвал анхаарлаа хандуулаарай. Хайлаа танилцгаа. Тэгэл да. Ах нь болохоор хаан улдургийн онцгой байдлыг хэлцсэн. Галтомбор унтрах, аврах 14 дэх ангид галс өнөөгч идэг. Доллар сонгийн тэмүүжин онцгой байдлын албанд 25 дахь жилдээ ажиллаж байгаа галс өнөөгч юм байна. Та галаас хүүхэд авч байсан уу? Тэгээс над шиг хүүхэдтэй юу? За ах нь ерөнхийдөө 25 жил ажиллах хугацаанд галт төмрөөс 2856 хүн авч ирсэн. Түүний 1636 хүүхэд байгаа. Та чам шиг хүүхэдтэй ах нь ерөнхийдөө 4 хүүхэдтэй байгаа. Тэрний 3 банд нэг охинтой гэсэн үг тий. Галс өнөөгчийн гоё каскийг өмсөд үзчих та. Миний дэх гоё зохиохаа галс өнөөгч болох юм гоё хүсэлтэй, зоригтой чинь тий. За хоёлаа ингэ өмсөд үзсэн. Энэс жоохон хүнд юм тий. Ерөнхийдөө хүнд хамгийн хөнгөн нь энэ байхгүй юу? Энэ болохоор сургууль дадлаг сургуулийн үед өмсдөг. Энээс хүнд одоо галс өнөөгчийн каск бол гал дээр өмсдөг каск бол энээс хүнд каск байгаа. Нийт энэ галс өнөөгчдийн хувцас, за амьсгалын бидаасан төхөөрөмж, за энэ тоноглууд нь нийлээд галын голомт руу нийт 30 орчим хил тийм ачаа болдог байхгүй юу? Өөрөөсөө гадна. Тийм хүнд одоо зүйлийг яг өмсөө зүгээд ингээ хардаг. Та галаас авч чадаагүй хүн байдаг уу? За галаас аварч чадаагүй гэх юм уу? Ер нь тийм харамсалтай тохиолдол ганц хоёр байна. Гэхдээ ах нь ерөнхийдөө яг одоо оцсон галт төмрөөсөө ерөнхийдөө ер нь 99% одоо юу хин дотор тусламж үзүүлсэн тийм хүн болон хүүхдийг хөл ерөнхийдөө бүгдийг надад эрүүл аварсан байгаа. Амьд минд эрүүлтэй аварсан байгаа. Ерөнхийдөө цуг одоо өөрөг гүйцэтгэжсэн нэг салаан дарга маань бас өөрөг гүйцэтгэж байх явцдаа бас амирсцсан байгаа. За тухайн үед бас тэр салаан даргатай бас аврах боломж бас байсан уу байгаагүй юу гэдэг дээр бас ах нь ерөнхийдөө юухийн маш их тийм харамсалтай хийж явдаг. За би ийм зохион бичлэг бичсэн. Галс өнөөгч гал гайх нь хүний буутай үйлдэлээс болдог. Энэ бүхэнд гал сөнөөгчд ам дүйсэн гал дундуу орж хүний ам мэд хөнг улсын өмчийг аван хамгаалдаг. Хүн бүх хариуцлагатай байвал гал гайхгүй амгалан тайван байх болно. Галын аюулаас биднийг аварч хамгаалдаг гал сөнөөгч танд баярлаа. Та бол жинхэнэ супермен. Баярлаа. Одоо онцгой байдлын албанд ажилладаг. За ингээд их чах нартаа зориулаад ийм гоё сэтгэлийн ийм гоё зүйл бичсэн дүүдээ маш их баярлаа. За. Тэгээд онц сураад мундаг гал сөнөөгч болоорой. За. За. Тий. За. Баяр хүргэе. Ямар мундаг юм бэ?